За мэдээж одоо цаг дээр бол тэгвэл их танин барих хэрэгтэй байх нь. Тэгвэл ирээдүйд ахаа төрөх юм байна би. За мэдээж бурхны шашинд бол амьдралын хүлээсээс ангижрахгүй. Өөрөөр хэлбэл энэ нэг доод чакра ажиллаж байдаг энэ хүрдэнд дандаа төрөх биш. Эргээд одоо бурхны оронд яваажингийн оронд очих тухай бас номлодог. Тэгээд бас их муу заяатай улсууд нь л одоо ирээд төрөөд байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр амьдрах урлагийн энэ ертөнцид ирээдүйн амьдралын тухай ирээдүйдээ одоо зөв амьдрахын тулд ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн зүйл юу вэ? Again, nature has given энд байгаль дэлхийн маань бидэнд бас мэдрүүлж идэг зүйлүүд байдаг. Та унтаж амархаар шөнө болгон хөвтөхтэй хамгийн сүүлд бодсон хүчтэй бодол тань өглөөс ирэхэд хамгийн түрүүнд бодогддог. Та орой унтахдаа за тэр хүн лөө маргааш хөлөө олоод уцдах ёстой даа гэж бодсон байвал өглөөс ирээд би нэрээ уцдах ёстой ч гэж бодож байдаг. Үхэл гэдэг нь бол удаан хэмжээгээр нойрсож байгаа төстэй байдаг. Бид яг нас барах мөчтөө юу бодно тэр маань дараагийн амьдралыг маань тодорхойлж идэм юм. Дэрхэн гэнтэн болон гэгэрсэн их багш нар хэлэхдээ яг таны одоо амин сүнс биеэ орхих бурхан болох тэр агшинд таны өнгөрсөн бүх амьдрал нүдний тань өмнөр жирэлцэн өнгөрдөг юм байна. Бид бас тэр үхэлдээ яг одоо бэлтгэхэд бас хэцүү юм л да, хизээ өгөх юм мэдэхгүй учраас. Тэгэхээр яг тэр нас барах мөчид бол бидний өмнө туулсан амьдрал харагддаг. Тэгээ тэндээ та хангалуун байна уу ямар байна гэдгээс дараагийн ямар төрөл яаж төрөх маань шалтгаалаа явчихд юм байна. Actually now I would like Тэгэхээр би танд одоо яг хамгийн нууц хоёр зүйлийг хэлэх гэж байна л да. Хүн бүрийг нас барах үед нь хоёрхан асуултаар дэнсэлдэг юм байна. Та хэр их хайрыг бусдад түгээв? Хэр их соёл гэгэрлийн мэдлэгээр амьдрав? Хинбугаач вэ энэ хоёр асуултаар дэнслүүлдэг юм байна. Бусдад хэр их хайрыг өгөв? Бид ихэвчлэн бусдаас хайр халамжийг шаардаж амьдраад байдаг. Миний эргэн тойрны хүмүүс намайг хайрлах халамжлах хэрэгтэй гэдэг. Гэвч бид нар бусдыг хайрлахдаа нөхцөл тавиад байдаг. Чамайг ингүүл хайрлана гэдэг. You are beautiful, so I am loving you. Чи үзэсгэлэнтэй учраас би чамайг хайрлаж байна. Чи миний төлөө ийм зүйл хийчих юм бол би чамайг хайрлана гэх гээд байдаг. Хэрвээ чи ингэж аашилсан бол би чамайг хайрлахгүй шүү гэх гээд байдаг. Энэ маань бид нөхцөл тавиад байна. Нөхцөлт бус хайраар хэр их амьдрсан юм бэ? Хоёр дахь асуулт бол соёл гэгэрлийн мэдлэгээр хэр их амьдралдаа хэрэгжүүлв? Мэдлэг гэдэг маань мэдээлэл төрийн зүйл биш. Би ийм ном уншсан, ийм мэдээлэл цуглуулсан энэ биш юм аа. Амьдралынхаа туршид соёл гэгэрлийн мэдлэгийг та хэр их хэрэгжүүлв? Энэ хоёр асуултад хэрхэн нийцэж амьдрснаас тань шалтгаалan дэнслэгдээд дараагийн амьдрал маань шалтгаалт юм байна. Бид өнгөрсөн төрлүүдэд төр зүхэж байх болгондоо энэ хоёр асуултаар дэнслүүлсээр ирсэн. Тэгэхдээ бид нэр тухайн үед бол ийм асуултаар шалгалт авна гэж мэдээгүй байсан. Гэхдээ энэ удаад энэ амьдралдаа ийм хоёр асуулт ирдэг юм байна шүү гэдгийг бид одоо мэдээд авчлаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид энэ шалгууртаа бэлтгэж эхэлж болох нэ. Тэгэхээр бид гэгэрхүүн мэдлэг, хайр, энэ бяцлал нийгмийнхээ сайн үлсийн аянд нэгдэх энэ зүйлүүдийг амьдралдаа суулгаж чадах юм бол тэр бурхан болох мөч маань их зөв амжилттай байх нэ. Two questions at the time of death will be the best. Тэгэхээр та түрүү асууж байсан ямар хүн ямар улс орнд төрөөд идэг юм бэ гэдэг. Африкийн зарим улс оронд одоо хэдэн мянган хүүхдүүд бас улам zulмөн идэх хоолгүй төрөөд байна. Тэгтэл маш өндөр хөгжилтэй, маш их одоо тансаг байдалд олон хүүхдүүд бас улс оронд төрөөд идэг. This is all a mystery actually. Энэ маань бас хүчээр битүүлэг зүйл юм л да. За ингээ баг уралд Эрдмийн чуулганы 163 дахь дугаар амьдрах урлагийн гайхамшиг гэсэн сэдвээр сайхан өрнөж байна. Дараагийн нэг